гол хүний нутагт ээжидээ өрхрөмшин сүдэлээ таныг тэнгэрийн нартай хамт халын цэцгэстэй хамт альбом нутагтайгаа сүдэлээ Энэ охиныг хонгорзуул гэдэг тэрээр хайр оронд ажиллаж амьдрахын зэрэгцээ Монгол өв соёлоо бяцхан хүүхдэд бүжгээр дамжуулан түгээж яваа нэгэн ингээд бид түнтэй уулзаж чин сэтгэлийн халуун яриа өрнүүллээ. За сайн байна уу? Юуны урилгын хүлээ авч хүрэлцэн ирсэн цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За. Өөрсдөө бас танд маш их баярлалаа. За. Ингээд шээ. Ингээд. За. Маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн. Юуны өмнө үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За сайн байцгаана уу. Гэт энэ гоё өдөр, энэ гоё хотод ийм гоё эмэгтэйн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэндээ маш их баяртай. Тэгээд намайг Эрдэнэ цагаан охтой Хонгорзол гэдэг Ховд аймаг Эрдэнэ бүрэн суманд төрж өссөн. Өнгөр устай суугал нутагтаа ирээд 4 жил болж байгаа. Тэгээд 4 жилийнхаа босгон дээр энэ гоё нэвтрүүлэг 4 сард яг 4 жил бол. Бүр яг ойн дээрээ явж байгаа. Яг ойн дээрээ. Тэгээ ойн дээрээ та ийм гоё урилгыг олны дундаас онцлоо. Намайг сонгосонд маш их баярлалаа. Тэгээд эхний анхны ингээд нэвтрүүлэг контентэнд орж байгаа маш их бүр талархаж хүлээж авсан. Ямар гоё юм бэ? За баярлалаа. Юуны өмнө хоёулаа яриагаа аав ээж төрсөн нутаг баг наснаас ч ихсэн дээр болоо гэж бодож байна. Чиний баг нас хаана өнгөрөө? Багада ямар охин байсан? Аав ээжийнхээ талаар гоё. Би Эрдэнэ бүрэн суманд малчин айлын дундах охин болж ер нь бол мэндэлсэн. Ихчтэй доороо нэг эмэгтэй дүүтэй. Тэгээд 17-8 жилийн дараа айлын ганц залуу дүү мэн төрсөн. Ингээд бид нэр ихээс дөрүүлээ. Тэгээ Ховд аймаг Эрдэнэ бүрэн суманд 6 дугаар анги хүртэл суралцаад 7 дугаар ангиас Ховд аймагт ер нь бол 11 төрөндөө төгсөж суралцаад тэгээ сургуулийн гараанд гарсан. Би чих маш нандин ерөөсөө өвөө эмээ ах эгч нахцэгч аваг тал төрсөн их төрсөн дөө ээж аав ерөөсөө бүгд нөгөө нэг ингэж сонин бүр ингээ алхан нэрээ ингээ нөгөө айгаад айж имэж нөгөө хүрхээс ч нэг тийж хайрлаж өсгсөн охин. Тэгээд айлын нанд тэгээд баг насны дурсамж гэх юм бол ерөөсөө автал цөм холбоотой явж идэг. Ерөөсөө өглөө сэрэл автаа, орой ундахтаа автаа. Тэгэл ерөөсөө дандаа хэрээр нөгөө нэг хэрээр отор мал гэж ерөөсөө аавын зүгээр яг нэг эрэгтэй хүүхд наавч нөгөө эрэгтэй хүүхдхүү байсан болохоор би яг айл эрэгтэй хүүхд чи өгнөд байсан. Тэгэл ерөөсөө орлог руу ороод нэг жоох юмтэй байсан байгаа нь. Тий. Жоох.
Тэгвэл аяга мундаг эмэгтэй л үсэн. Тэгсэн байна. 4 жил хүний нутагт ажиллана гэдэг бас баггүй урт хугацаа. Чи энэ хугацаанд яг хизэн багшилж эхэлсэн. Унгар төрөнд ямар ажил хийж гин? Анх ямар ажил хийжсэн, одоо ямар ажил хийж байна? Зя тийм шүү. Унгарт ирээд ерөөсөө ингэж 4 жил болно гэж ерөөсөө бодоагүй шүү дээ. Ер нь бол 2-3 жил болоод буцах гэсэн чи одоо яг өөрийн нутаг юм шиг болчихж. Тэгээ анх Сорваш гэдэг махны үйлдвэрээр ирчихсэн. Цацаг тэрүүлгийн махны үйлдвэрээр ирээд 22 оны 4 сард ирээд тэгээ ерөөсөө 22 оны 4 сараас 12 цагаар ингэ чээж махшуулдаг ажил хийжсэн. Тэгээ тэндээ 6-7 сар ажиллаад тэгтээ хамгийн анхны ажил дээрээ очисон өдрийг гэх юм бол надад ингээл төмөрөн бэлийг өгөөл ажлын багч гэсэн чинь буй бүжгийн багш гэж ярилцлаганд орчоод ингэсэн чинь надад өгнө амар гоё ажлын мэс өгөх юм баг гэсэн чинь намайг шууд хотго өгөөл эвлэгч өгөөл төмөр бэлийг өгөөл би өөр шок за ойлголоо гэл тэгэл бүгдийн нөгөө нэг ажилдаа эхний өдөр явчаад тэгээ шууд маргааш насна. За би яаж энэ ажлыг давахын тулд яг давхар өөрийгөө юугаар мотивацлах вэ? Яаж юугаар хүчээ авах вэ гэдгийг шууд шүнжэнгөө бодож хоноод маргаашнаас нь шууд бүжгийн сургалтад ажиллаж эхэлсэн. Яг Сорваш хотод би яг нөгөө 5 хүүхэдтэй эхэлчихсэн. Оо яа. 12 цаг ажиллаад хувцас салингуудаа шууд доороо азар нөгөө бүжгийн заалтаа хийсэн. Манай нөгөө нэг ажилчдын байр. Тэгэл ерөөсөө доошоо ороод бүжийнхаа сургалтыг 2 цаг хүсээ гартал 4 хүүхэдтэйг нацалтал. Тэгэл ер нь унтаал өглөө 4 цагт босоод ажилдаа яваад би 7 сарын хугацаа болсон. Монголд ажиллаж амьдрах хүний нутагт ажиллаж амьдрахын ялгаа нь. Чи Монголд юу хийжсэн? Монголд гэж юм бол яг л бүжгийнхаа мэргэжлээр ажиллаж амьдарч исэн. Ерөнхийдөө 2016 оноос миний бүжгийн карьер эхэлсэн. 2016 оноос хөвсгөлд ерөнхийдөө салхид хуур гэдэг үндэсний цөөхөл хөгжмийн хамтлагт нөгөө госол бүжигчнэр яваал. Тэгэл урагшаа хөх хот руу бүжигчнэр яваал. Тэгэл буцаж ирээл Монголда хөгжим драмын театртаа дагалдангаар ажиллаад хажуугаар нь спорт ордон болоод хүүхдийн ордондоо гэл ерөөсөө л бүжгийн багш бүжгийн нугуулан ажиллаулаад одоо баг энэ жил яг 10 жилийнх нь болж байгаа юм биш. Тийм 10 жил болсон. Лашням болжин юм тогтсон гэдэг шиг байна. тийм айгүй олон дурсамжуудын шууд ингээд яг ярьж байгаа юм шүү дээ. Ойн дээр нь таарч байгаа юм шүү дээ. Монголоос энд ирээд яг ингээ хүний нутагт ажиллаад хүнд ажил хийм гэхэд шамтрах уу маш гарч аваад тэр үед чи өөрийн юугаар хувцасч ирсэн бэ? Тэр үед яг л бүжиг тийм Монголдоо ч Монголын одоо нийгэм стресстэй бухимдах маш их олон монголчуудтай ингээд харьцаарч нийгмийн харилцаанд орохоор угаасаа яг хүүхдээс дундаас ингээд өсвөрнээс ингээд бүх насандаа стресс хэцүүлээ би бүгдийн бүжгээр л тайлж ирсэн гэл. Ерөөсө багнаас бүжиг, өсвөрнээс бүжиг, хүүхэднээс бүжиг, одоо насны хүрсэн бүжиг. Тэгээ одоо энд ирээд ч гэсэн одоо 5-6 ажил сольж ингэж ажиллаж исэн. Тэр хугацаанд дандаа л бүжиг хүүхдүүдтэйгээ хамтдаа ингэж өнгөрүүлсэн байлээ. Би чамаас асуумаар санагдаад байна л да. Чиний яг ажлын нэг өдрийн өглөө хэдэн цагт босдог вэ? Хэдэн цагаас эхэлдэг вэ? Орой тэгээ хэдэн цагт унт чинь айгүй шахуу явдаг юм шиг санагдаж байна л да надад. Миний ажлын ерөнхийдөө нэг өдөр болохоор ажилд орсон одоо моментис өөр өөрлөлтөө. Надлан гэхэд би 3:50-д эхэлдэг гэсэн. Энэ жил бас арай хойшлаад энэ 4:55 гэж хэлж байгаа. Тэгээ арай яаж ч одоо нөгөө нэг ажил гарч ирсэн ч 9 цаг гэхэд бол нормал орондоо ороод яг унцаад бэлтгэдэг 10 гэхэд яг унцдаг. Одоо тэрнээс хойшлох юм бол угаасаа хэдий залуу ч гэсэн ч нийлэхгүй. Тийм болохоор ер нь бол 8:30-аас 9 цагийн хооронд унт гэж өөрийгөө шахдаг. Хаядаач би бүрээрээ ядарсан үедээ 7 гэд энэ мантал ерөөсөө тэгээ орондоо орсон бол утас ерөөсөө бүх юм ингээл холбоолал амрахыг хичээдэг дээ.
Чи одоо ээлж ирвэштэй. Ээлж ир ажилладаггүй. Үйл биш. Ерөөсөө ажлын цагаар бол нэг өглөө 6 гэж ерөнхийдөө гэхэд орой 6 гэж гэртээ орж ирэх. 12 цагаар ажлын цаг нь бол 9-10 цаг. Яддаг замдаа бол 1 цагийн хичээлтэй. Би тэгж ойлголоо л доо. Энд ирснээс хойш нэг ч их оронд орчоогүй байна гэж. Тийм. Санаж байна уу? Амар санаа өмөрзөөлсөн бол байхгүй. Яг үл энэ хамгийн тухтаагаараа байгаа. Өөрийнхөө нөгөө орон зай бий болохоор тэгээ өөрийнхөө орчинд хамгийн тухтаагаараа тэгээд бас Монгол улс маань аваг аюул сайхан хүлээж авсан гэж ойлгож байгаа учраас нэг ингээл очиргүй тийм юм нийтмэр санагдаад нэг бол ингэм аргын инженермэр санагдаад ерөөс тийм юм бол байхгүй. Яагаад тэгэхээр угаасаа л миний ингээл бараг намар заа 12 сар боллоо, шинэ жил боллоо, 1 сар, 2 сар, цагаан сар боллоо. За 3 сар энэ баяраар ямар арга хэмжээ байгаа илээ, 4 сард яваа илээ. Эргээл наадан гэл ерөөсөө сар болгонд 1 сард л 2-оос 3 ямар нэгэн ажил төлөвлөгөөтэй байдаг болохоор яг тэрнийхээ дагуу тэгэл ерөөсөө онгорт ажиллаж амьдарч байгаа монголчууд болон элчин сайдын яам, оюутны холбоо, өнгөртөх холбоо гэдэг ерөөс бүх холбоонууд хөв хүмүүстэй нөгөө хамтарч ажилладаг болохоор ерөөсөө л тарих байнга ингээ ажиллаад байдаг гэх үү. Одоо харин нэг жоохон засварлага аваад нэг гэртээ очиад ирээ да бас арай гэж бодоод байгаа шүү дээ. Монголчууд манай монголчуудад айгүй илгэсэг ханддаг гэж боддtiin би. Ер нь хэр хүлээж авч гин. Чамд өөрт чинь бол айгүй бахархмаар санагддаг баг. Ер нь бол тэгээ ер нь босод Европын орны хүмүүсийг бодвол Унгар маань яалтчгүй нэг тийм дулаахан ерөнхийдөө эрэг хүлээж авдаг. Тэгээд өөрсдөө бас бид нартай амар адилхан цус мустай гэж ярьдаг шүү дээ. Өвөг дээдс нь хөх талхтаа төрсөн бид нэр хөх талхтаа гэж зарим бүр айгүй манайхыг судалсан өнцгөх хүмүүс бас байдаг. Би болохоор 2024-өөс 25 онд болохоор Италид болдог Ориенти фестивал, бүжгийн фестивал явдаг гэсэн. Тэгээд Германд байдаг Монгол гээд 25 жилийн түүхтэй хамтлагийн гоцлол бүжигчнэр 1 жилийн хугацаанд ажилласан. Тэгэхдээ Унгарт ирээд 3-4 хоног ажиллаад 3 хоног тоглолтод яваад 3-4 хоног ажиллаад 3 хоног тоглолтод яваад миний 1 жил бол бас амар завгүй өнгөрсөн. Тэгэхэд энэ хоёрын ялгаа гэх юм бол Итали ер нь өөр улсуудаар явж яхад илүү нэг тийм жоохон хүлээж авах ойлголт нь гэдэг өнгөж ойлгож байгаа. Унгарт болохоор зэрэг бас хөөрхөн судалсан нэлээд олон хүмүүс байгаад идэг юм шиг надад санагддаг байхгүй яг зүгээр энэ миний л бодлоо л да. Тэгж бод тийм ч учраас нөгөө айгүй тухтай байгаад идэг баг. Тэгээд ер нь энэ тэнд хүүхдүүдээ чөлөө цагаар нь амралтаар нь би дандаа гадна заримдаа бүжиглүүлээд 100 одоо бүр гадаа хичээлээ оруулаад тэгэхээр ерөөсөө шавчдээ шүү дээ унгарчууд жуулчд ингээд шаваал хаанхах вэ гэл тэгэл хүү мөгийн дууг тавиал заавал хүү дээр бүжиглүүлэх ярьчаа хүү ан тэ гэл ерөнхийдөө манай хүүхдүүд болгон би өөрт заяа одоо оногдсон болоод хөгжлийн дагуу яг өөрийнхөө үүргийн дагуу яг нөгөө үндэснийхээ өв соёлыг тээж түгээж дэлгэрүүлж яваа гэж боддог даа. Тэгээ амар гоё яадаг. Онгорчууд бол хайр. Тийм шүү дээ. Миний ч гэсэн зорилго маань чамаг яг ингээ Монгол өв соёлоо түгээж дэлгэрүүлж явна. Чамаг бүр хамгийн анхныхаа дугаарт оруулах юм шүү энэ охиныг гэж бүр төлөвлөж угаасан өнөөдөр ингээ уулзж байгаа л да. Монголчууд маань их хүлээж авч энэ амьдрдаг ажилтдаг монголчуудаа хандаж чиний зүйлс юу хэлмээр байна? Монголчууд маань яг зүгээр ингэж боддог. Монголд амьдарч ягаад одоо гадаадд гарчаад амьдраад нөгөө соёлоо түгээгээд явах хоёр угаасаа тэнгэр газар шиг өөр Монголд болохоор нэг тийм байдаг л нэг зүйл гэж ойлгодог байсан. Тэгээд яг энэ гадаашаа гараад ирсэн чи яг миний чиглэж байгаа үүрэг, миний чиглэж байгаа одоо нөгөө мэдрэмж хүртэл шал өөр болсон. Тэгэнтэй адилхан одоо энэ Унгарт амьдарч байгаа монголчууд маш гоёор бас эргээр хүлээж авах хэсэг бүлэг хүмүүс байгаа. Сөргөөр гэх юм бол одоо нөгөө нэг энэ угаасаа л ингэж л яддаг штэ. Ингэх ёстой
энэ хүн чи угаасаа л юм ажилтай ч юм уу яг нэг тийм дапасан маягийн хэсэг бүлэг хүмүүс байдаг. Гэхдээ тэр нь цөөхөнлтөө азар. Тэгэхээр хандаж хэлэхээсээ илүү зүгээр үндснийхээ гоё өв соёлыг өөр хүүхдүүдтэй тэг өнөөдөр мэдрэхдэггүй ирээдүйд заавал жоохон ч гэсэн зүйл мэдрэгдээд үлдэнэ. Тийм болохоор хүүхдүүдэд хичээллүүлээд өөрсдөө ч гэсэн жоохон ч гэсэн нөгөө сэтгэлдээ хандаж сураасай. Тавьсан бичлэгэн дээр минь яа лайк дараараа гэдэг. Лайк дараараа. Тэгвэл бас тэр чинь бас аюу тань соёл юм шиг надад санагддаг. Миний бодлоор бол тэгж бодож байна л да. Чамаг хөндлөнгөөс хараад үжиглэл ингэж явж байхад харж байгаа монголчууд зүгээр харах өнцгөр бийж байгаа. Хандж байгаа. Өнөөдөр ингэж хонгор зурлах гэдэг хүн хувь хүний хувьд ямар хүн бэ? Нэвтрүүлэгч нь гараад ирээ. Арай л эргээр ханд холоо гэж бодож байна л доо. Энэ хандлага бол өөрчлөгдөх байхаа. Яг тэгвэл манай монголчууд Монголд амьдарч байгаа хүмүүс маань айгүй илгэсэг нэгэндээ тусрах тэгж санагддаг шүү дээ надад бол. Хоёул чиний баам нас руу эргэж орё гэж бодож байна л доо. Манай нэвтрүүлэг нэг сюрприз ирсэн байгаа. Хонгор зулын маань багын зураг ирсэн байгаа. Энэ хүү зураг. Энэ насныхаа тухай яриад нийлээ хөдөлгөөнтэй хүүхэд байсан шинжтэй ди. Одоо манай баг дүү айлын ганц хэрэгтэй дүү энэ одоо энэ зураг яг амар адилхан байхгүй юу? Би ер нь яг айлын ганц залуутай яг адилхан одоо хараар өссөн гэсэн үг. Манай ээж аав одоо хэлээд байгаа. Манай дүүг яг чи эрэгтэй эмэгтэй л болохоос ш яг чи гэхээр намайг яг нэг тийм ганц хүүгийн дайтай хайрлж өсгөж байсан үеийн зураг л та. Ястаа зураараа энэ одоо гэдэм болоо чаас мэдгүй шүү дээ. Энэ үе мууе багын Зөвлөмүүд бол яах вэ? Юу юм бэ? Гур ерөөс би чи эндээ нэг амар хочтой байсан шүү дээ. Амар хочтой. Тэгээ навэдэ жинхэнэ божигнолдог байсан. Тэгээ божигнолж исэн дурсамжаасаа ганцыг яриа. Ингээд ээжээр нөгөө намайг ингээд цахаар дагуулж явахаас айдаг. Ерөөсөө нэг юм лөө заагаал авна гэж хашаа ингээд гитиг онцдаг. Тэрээс авч өгчөөс салдаг, авчээд салдаг. Тэрөөсөө ингээд чамаас авч явах гэхээр нүүр улаагаад байна гэдэг. Тэгээд нөгөө ээжээр чинь загнаж чадахгүй, цохиж чадахгүй тэгэх юм бол тэгэл дуус. Тийм болохоор бүр яг тэгжээсэн үеийн зураг л юм л та. Авигсны авдаг л хийснэ хийтгэл охин байсан үеийн зураг байна. Сюрприз бас дуусаагүй байгаа. Хонгор зулын маань ээж Ховд аймгаас мэдчилгээ ирүүлсэн байгаа. За Одоо бүгдээрээ үзцгээе. За сайн байцгаана уу. Бид нэр Асхолын өнгөр усад суугаа хонгор зулийн аав ээж хоёр байна. Ингээд бид хоёр Ховд аймгийн Эрдэнэ сумын ханга багт амьдран суудаг малчин хүмүүс байна. Эд яг мал төлөлтийн сайхан үе болж налгар хаавар ирж байна. Ингээд охиндоо нэг өчөөхөн мэдчилгээ дэвшүүлэх гэсэн юм аа. Арайд өнгөр цугаа хайрт охиндоо эрүүлийн аз жаргал сайн сайхныг хүсээрэй. Охин манаас их урлагийн авьяасдаг хүүхэд байгаа юм. Бүр одоо хараагасаа л улхасаа л цэцэрлэгт байхасаа л одоо бүжгээр хичээлдээд бүжгийн олон медаль авч байсан. Ер нь сургууль хамт олонныхаа нэрийг гаргаж авсан ийм авьяастай охин байгаа. Ингээд охиндоо бас урлагийн хэмжин лам бурхан нэрийнх болтугай гэж өрөө. Бас аз жаргал сайн сайхан эрүүлийн бүхнийг өсөн өрөө охиндоо тэгээд аав ээжээр нь хайртай шаагахында маш их итгэж явдаг шүү. Миний охин мундаг шүү. Чи чадна шүү гэж хэлмээр байна. Айны зээгүү. За. Ээжтэй аавда хандаж юу хэлмээр байна. Энэ нэвтрүүлгээр дамжуулаад ээж аав хоёр нь ч гэсэн үзэж байгаа штэ. ямар амар том мэдчилгээ болоо вэ. Тэгээ ээж хоёр маань болохоор яг миний нөгөө ийм хүчтэй ерөөсөө ингээд хизээж шантрах мэдрэмж авч байгаагүй. Тэгээ одоо ч гэсэн бүр ингээд
одоо л баг амьдрал миний хувьд одоо миний бүх зүйл одоо л эхэлж байгаа юм шиг санагдаж байгаа. Өмнөх 10 жил бол зүгээр туршилт байсан яа. Тэгээ одоо л яг чистний юмнуудаа хийж амьдрна гэд төлөвлөгөө нь яг тийм хүчтэй. Тэгээ ерөөсөө аартаа санаа зовх зүйлгүй. Ерөөсөө багаас мань ерөөсөө ингээл чадна нөхөн чадна хийн бүтээ гэл манай аав намайг дооны тэмцээн ингээл хөтлж оруулаад би тусгай хараа аваад нөгөө нэг 3 дугаар харин биш 4 дугаар харин дараад хамраа таслалцсан чи аав намайг амар их дэмжиж дэлгүр агаал тартай бэмэн авч өгвөл тэрнээс хойш тэгтээ бид олаагүй ш. Тийм амар шартаа дооны ертөнцөөс гарлаа хараа тэгэл бүжигрээ арцсан тэгээд нэг юм ерөөсөө болж ийн гэж магтахгүй, тэгсэн ирнэ загнахгүй, зэмлэхгүй, юу ч ярьдгүй мөрт. Одоо тэр зүйл нь намайг ингээд яг өөрийнхөө ингээд дүүл нисэж байгаа шувуу шиг яг юм үнэхээр чигүүртэй амтын шиг юм гоё юмхтэй болоо явж байгаад манай ээж аав болоо миний хүү, миний одоо төрсөн ихч, миний эмэгтэй дүү, манай дүү энэ хэд бол одоо миний хамгийн том ар. Тэгээд манай төрсөн ихч, манай дүү хоёр бол нутагтаа ээж хоёрынхаа ойрхон түшээд амьдардаг байхгүй юу? Тэр хоёр маань одоо миний бас бүх арыг дааж байгаа. Ээж хоёр санаа зохицуулгүйгээр явхад маань өөрийнхөөрөө ингээд Европ орнд хүртэл гарчаад өөрийнхөөрөө бүгний төлөө биш, мөрөөдлийнхөө төлөө амьдрах зорилгыг маань биелүүлж өгч байгаа. Яг манай ар гэрийн, манай яг ээж хоёр энэ хүчтэй байх. Энэ дөрвийн төлөө би аим хүчтэй амьдрдаг шүү дээ. Яг энэ дөрөв хамгийн номер 1 хариуд юм хэлсэн баярлалаа. Ээж авдаа бүр хязгаар би хайртай шүү. Дандаа баярлалаа. Яасан хөөх юм бэ? Хүүхд гэснээс танаа ч одоо ээж хоёр дээр чинь тэгээ сургуульд явал тэнд ээждэг гэсэн үг шүү дээ. Чи одоо хизээ дургаа буцаж очиж гэж бодож байна. Миний чи одоо 4-5 сард 9 нас хүрч байгаа. Тэгээ би 1 настай байхаас нь эхлүүлэл ижээ хоёр дээрээ архисан, оюутан байсан, ажилласан. Яг өөрийн яг бүжгийн карьераа хөөгд явсан гэсэн. Яг тэгээд 5 сартаа дөнгөж сууж эхэлж байхад би ясалдаг үл хажуугаар нь бүжийнхаа сургалтыг ордог гэсэн. Тэгээд нөгөө ясал нь амарсан, цэцэрлэг нь амарсан үед би нөгөө нэг бүжгийнхаа хүүхдүүдээр ингэж нэг нэгээр нийслүүлж харуулж памперсын солиулаад өөрөө ингэ бүжгээ ороод тэгэл байж байгаа. Анхнаасаа л ерөөсөө би тийм. Тэгээд тийм ч учраас нөгөө нэг наснаас нь шийдэж аваад тэр миний яг төрсэн ганц эрэгтэй дүүтэй хань олгоод өсгчөө ээжээр найрлын ганц залуу ганцаарднаа гэд нөгөө аавын гал дээр гарсан ганц эрэгтэй зэнцэр учраас төрсэн дүүтэй миний ижлэн хараар өсвөд яг миний явж байгаа замдлаар явж байгаа болохоор тэгээд огт санаа зовдөг. Ерөөсө намайг ани гэж дууддаг штеп. Гэсэн чи ээжээ гэсэн биш штеп. Ямар хувь тохиол вэ? Бас нэг тэмдэглэв штеп өдөр ээ нөө. Гайхалтай. Би угаасаа одоо асууна. Яаж ээжээ гэж хэлүүлсэн гээд намайг ани гэдгийг. Манай ээж хоёрыг ээж аав гэдэг. Жижигсэн л да. Бид хоёрыг ээж аав гэдэг. Гэтэ ээжигээ гэж мэднэ л дээ гэж хэлжсэн. Тэгээд хөөхөн суудсан харин минчилгээ ерөөсөн. Би тэгээд за нэвтрүүлгийн төгсгөл гараад юм уу гэжсэн ингээд сайн ингээ яриандаа болоод задлчлаа л да. Баярлалаа. Таньцсандөө баярлалаа. Манай хүүхдийг ээж додолж өгсөн да. Гайхалтай юм байна да гэж. Танаа сургалтын чинь хүүхдүүд аягүй их сонирхож байгаа байх л да. Хүсэл байгаач орж амжихгүй яаж холбогдохоо мэдэхгүй энэ хүүхдүүдэд хандаж юу хэлмээр байна. Орой гэсэн хүүхдүүдэл чи яг ямар чиглэлээр танах одоо насны ангилал байдгүй? Ерөнхийдөө сургалт маань 7 хоногт нэг л удаа явагдаж байгаа. Одоогийн байдлаар бол насны ангилал одоо нөгөө болгоно гэхээр заал маань төлбөртэй учраас би ер нь багцлаад нэг орчдөг. Гэтэ одоо нөгөө нэг бүжиг угаасаа яг нэг 8 наснаас дээш 9 наснаас дээш одоо 16 нас хүртэл явагдаж байгаа хүүхдүүд маань. Тэгээ насны анги яг бүжгээ заахтаа бол яг дундажлал айл нь сурахаар айл нь одоо боломжтой.
Тэгээ би бэлгээний суурьтай, би бэлгээний хөдөлгөөнтэй тэгээ тийм бүжгүүдийг ерөнхийдөө дэглэж янзлж тавьдаг. Тэгээд сургалтыг минь сонирхож байгаа болоод явж амжаагүй хүмүүс бол би дандаа фэйсбүүкээр өөрийн фэйсбүүкээр одоо холбооны группүүд дээр ерөнхийдөө постэр зарууд дээрээс манайх жигүүрт ингээд пэйж хаягта манай сургалтын төв тэр пэйжээр дамжуулаад бүх мэдээлэлээ явуулдаг. Одоо тэгвэл сургалтын өрдөө Будапешт л явж байгаа гэсэн үү тий? Тий, Будапешт л явж байгаа. Тэгээ өөр хотууд тэгэхээр ер нь бол энд бол ялцчгүй заалны асуудал айгүй их юм билээ. Тийм учраас ер нь дандаа заалны асуудлаас болоод Будапешттэй л ерөнхийдөө одоо сургалтаа хичээл болж байгаа. Яг тэндээ хичээлээд одоо 3 жил болчихлоо дөө. Чи хүүхдүүдийнхээ гоё хөгжилтэй явдлаас яриач. За манай хүүхдүүд ч миний ээж шиг, их шиг, найз шиг байт юм дөө. Тэгээд би заримдаа бараг тэднэртэй дандаа шоололт шүү дээ. Манай хүүхдүүд наваг дандаа шоолт юм уу гэдэг юм. Манай хүүхдүүд яалтчгүй нэг одоо бас бүх нөгөө нэг хүний нутагт ажиллаж амьдарч байгаа болохоор манай охтууд айгүй тийм хэрсүү, тэгээ айгүй ухаантай. Надад барыг зааж, зөвлөж, өгшөө ингэчгүй, тэгчгүй. Одоо манай пэйж хуудсыг ол хөтэлдэг тустай. Одоо манайхын чинь бичлэг монтаж бүгдээр манай өөр хүүхдүүд өөрсдөө чинь надаас оролцох зүйл гэх юм бол барыг та тэр үгээ бэлдээрэй гэж болоо. Тэгээ өөрсдөө хамгийн сүүлд одоо манай хамгийн том нь 16 тахгүй юу? Миний хамгийн анхны шав одоо 3 жил над дээр явж байгаа хүүхд минь бүжиг гаргаад эхэлсэн. Хамгийн анхны бүжиг одоо тэгэлж байгаа. Тэгээ ингээд дараагийн намайг байхгүй байхад ингээд нэг ингээд орлоод ер нь аюу ухаант. Тэгээ надаас л сенсэн юм гарч штеп. Манай хүүхдүүд бол аюу ухаантай тийм хизээ заны ингээ суурьтай багчсан. Яг урлаг хүмүүжүүлж байгаа л да. Урлаг тэр дундаа бүжгийн урлаг бол хүмүүжүүлж идэг. Яг Дээрээс нь гоо зөө, эмхтэй хүнд гоо зөө, мэдрэмж, хаана хизээ, хинтээ, ямар байдлаар юу ярихаа хүртэл одоо яг урлагаар явж байгаа болоод урлагийн хүүхдүүд шал өөр харагддаг. Тэгж хүүхдүүдээс анзаарч хардаг. Тэгээ одоо миний онгт байгаа хугацааны бүх дурсамж хүүхдүүдтэй минь холбоотой бас тэгээд мотивац тэднээс авч ийн. Ажлын тавууд ажиллаад хасаан битэнсэнд хүүхдүүдээс очиж энерги нөгч ийн. Намайг энергиэр дүүргэж байгаа. Тэгээд түүнийг хүүхдүүдийг мань юу ч болсон багшаа тэгээ багшаа гэд намайг бүрнхээр хүндэлдэг эцэг эхчүүд нь байгаа. Багшаа та гэж бүгдээрээ надаас миний ээж аавтай зарим найралц ээжэж багшаа та хонгороо багшаа та гэд бүх эцэгчүүд хүндэлж хайрлаж идэв. Тэгээд тэднэртэй бас ээж аавд нь бас маш их хайртай шүү, маш их баярлалаа гэд ташгимдчихье. Одоо чиний цаашдын зорилго гэх юм бол мэдээж би 10 наснаасаа бүжиг урлах тарсан. 10 настай байхдаа л би 1-2 дугаар ангийн сургуулийнхаа 1-2 дугаар ангийн хүүхдүүдийн урлагийн үйлсийн бүжгийг тэгэлдэг гэсэн. Урлагийн үйлсийн бүжгийг гаргадаг гэсэн. Тэгээд 10 дугаар ангидаа 8 дугаар ангидаа би бүжгийн хамтлагтай болоод бүхтэй хамтлагтай болоод түүгээр бол нэлээ явж төрлөх сумдаа бас 14-5 хүүхдийн бүрэлдэхүүнтэй би даасан анхны тоглолт хийжсэн. Тэрийг болохоор бүжгийг өөрөө дэглээд найруултыг өөрөө хийгээд манай ээж аваар болохоор бензин тас хоолонд нэмэг даагаад тэгэл ерөөсөл тоглолтоо хийнэ гэж 10 дугаар анги охоо. Тэгж тоглолтоо хийгээл ерөнхийдөө тэгэхэд л би бодож исэн. Юу атсан бэ гэхээр яг бүжгийнхаа өөрийнхөө хамгийн тухтай орчинд амьдрын шүү хонгороо тий бити математикч болчаараа бити физикч болчаараа гэдээ өөртөө амар цагчээсэн. Одоо тэр мөрөөдлөө биелүүлчих гэсэн өнөөдөр амьдарч байгаа. Тэгээд одоо бүх зүйл талархаад хизээч одоо хазаагаагүй 20 жилдээ талархаад тэгээ өдөр хоног шүнжэнгөө бодож хоноод өглөө нь басаал ерөнхийдөө бүжгээ дэглээл бүжгээ гаргаал найруулаад ерөөс нэг тийм өвчтөө. Анх чиний нааш ярьсан зорилго бол мэдээж бүжиг биш байсан тий. Ийш
яг ямар зоригтой зорж ирсэн одоо бол зорилгоосоо жоохон хазаацсан байна. Анх ирсэн зорилго байл. За хамгийн анх одоо найз залуутайгаа байгаа нөхдөд бит хоёр 8 жил болж байгаа. Тэгээ 8 жил стих жил рүү гарч байна. Яг л босод залуу хасууч шиг яг л босод монголчууд шиг гэр бүл шиг мөнгө олноо. Тэгэл ерөөсөө Монголд бизнес хийгээл юм хом аваад алаад өгнө гэж ирсэн. Тэгэл ирээл сарваш чи ирээл эхний өдөр унтаал босоод ирсэн чи миний зорилго өөрчлөгдсөн. За бүжгээл хий. Гэт ерөөсөө бүжиггүйгээр урлаггүйгээр хөгжимгүйгээр ерөөсөө би гэдэг хүн бол байхгүй юм лээ. Тэрийг бол ойлгосон. Тэгээ мөнгийг бол олж болно. Хизээч хаач ямар ч тохиолдолд мөрөөдлийг зорилгыг тэр тусмаа яг нөгөө эмгтэй хүн өөрийгөө цэнэглэх, өөрийгөө гоё авч явах зүйлийг хизээч хайж болохгүй. Дээрээс нь өөрийн мөрөөдөл гэдэг зүйлийг номер 1-д авч явж явах ёстой байна гэж эргэж буцалтгүйгээр дахиад яг л муу адилхан мөрөөдөл рүүгээр орчихсон. Тэгээд одоо мөрөөдөл болон ажил болон карьер, ажил амьдрал гэдэг аль алин нэрийн зэрэг аваа явж байгаа л гэж бодож байгаа. Би чиний цаашдын зорилгыг асуучих уу? Одоо ихэнх хүмүүс ихэнх ч гэжтэй монголчууд янз янз байдаг шүү дээ. Зарим нь бол угаасаа за эндээ ингээд түүхнүүд амьдрий. Хүүхдүүхтэй авчрээ ингэж ярьдаг. Зарим нь бол за эндээс авах юм аваад их орн руугаа буцаа. Чиний зорилго? Миний зорилго гэх юм бол анхнаасаа ингээд энд амьдрал, хүүхдээ авчраал, нэг бол энэ төрөөл ерөөсөө надад тийм зорилго байгаагүй. Би чинь Монгол бүжиг, ер нь Монгол үндэсний урлагаа хичээсэн хүн болгон айгүй их үнсэрхэг илүү бусдыгаа бодвол илүү ингээд Монгол талдаа байдаг. Яг Монгол үндэснийхээ хөгжим тоглодог хүмүүс хүч шал өөр байдаг шүү. Тийм болохоор зэрэг миний хувьд болохоор ингэж бодсон. Хүүхд мөхтэй авчраал амьдралаа ингээд энд үлдээхгүйгээр сэтгэл зүй гэдэг зүйл угаасаа яг Монголоос холдохгүй учраас амьдарч үзээд, мэдэрч үзээд, хийж үзээд залуу насныхаа гоё айд байгаа дээр гадаад нутагт өөрийнхөө мэдээгүй зүйлийг мэдэрч үзээд тэгэл одоо босон хансан цагтаа тэгээ буцана. Тэгээ их орон байгаа. Мэдээж их орондоо ч өрсүүлээд үндснийхээ бүжгийг гадаадд ийм байдгийг шүү манайхаа гэж би нөгөө Монголд очиж хийх зорилготой байгаа. Баярлалаа. Би яг энэ хариултыг авахыг хүссэн. Тэгээд уусаа яг ингээ бүжгээр явсан хүмүүс чинь нөр нь урлагаар явсан хүмүүс тэр тусмаа ингээ Монгол бүжиг хийж байгаа. Яг чиний хувьд бол яг үнсэрх байх ёстой гэж бодсон байхгүй. Тэгээд миний хариулт мөн байх нь гэсэн чинь яг зүгээр ингээд загтсан газар маань ч санагдлаа. Гоё асуулт байлаа. Гоё л. Надад ч би бүр асуумар санагдадсан байхгүй юу. За одоо энэ бодож байгаа шиг нэвтрүүлгийнхээ төсөлд ярих гэж бодож байна. Эх орон гэж ярьсных эх орондоо байгаа монголчуудаа гадаад гарах юмсан. Яг л бидний адилхан гадаад гараад алаад өгөндөө Монголоос холцох юм бол мөнгө олно. Яг энэ зорилготой байгаа залуучуудад хандаж ямар үг хэлмээр вэ? Яг энэ зорилготойгоо залуучуудад яг хөө болохгүй биш болно ш. Яваад үтсэн дээр, хийгээд үтсэн дээр, алдаад үтсэн дээр алдаж үзээгүй бол онсныг мэдэхгүй, онож үзээгүй бол алдсныг мэдэхгүй ш. Тэгэхээр яваад үз. Тэгээд хамгийн гол нь буцаараа хамгийн гол нь бити гадаад хүмүүстэй суугаад олж байгаа гэж хэлээ гэхгүй. Үнэн шүү дээ. Буцаад тэгээд Монголдо буцаад гадаадаас мэдсэн, сурсан, мэдэрсэн мэдрэмжүүдээ очиод хэлээр би бол гадаад ажиллаж байгаа монголчуудын сэтгэл зүй юм. Монголд очиод монголчуудын эх оронд байгаа сэтгэл зүй юм. Тэгээ ер нь бол аль хэлийн ялгаас салгаад ойлгочихж байгаа болохоор очиод зүгээр бүжгээрээ дамжуулаад хийндээ энэ бүгдийг ярилцаа сухад маш сайхан байлаа. Би чамаас нэг хүсэл төсмөр байна л да. Одоо хоёулаа чинь секс фехервар хотын жуулчны годомжны рестораны гадаа сууж байна. Яг одоо чи үзэгчд маань сүрприз араад Монгол үжигээрээ бэлэг барьж гээд болж байна.
За бүжгийн оцгүй ингээл хэлцэндээ болно гэвэл. За баярлалаа үзэгчтэй хонгор зулмаанд бэлэг барихаар боллоо. Жуулчдын гудманд уулзцгаая.
За ийм гоё бүдгээр үзэгчд маань бэлэг барьсан. Хонгорцолдоо маш их баярлалаа. За тэгээд урилгын минь хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Миний зүгээс чамаас босныг асуугаагүй, чиний асуугаасай. Нэг энэний талаар ярьсан бол бас гоё байлаа гэж бодож байгаа асуулт байна уу? Ямар ч хэсэг юуны төрөнд намайг ингэж урьж ийм гоё контент эхлүүлж байгаа анхны дугаартаа оролцуулсан. Танд маш их баярлалаа. Тэгээд муусаа сайн нэгтгэгчээр одоо түүний тод жишээ бас мундаг штеп танилцсандаа маш их баяртай байна. Тэгээд цаашдынхаа бүх зүйлд нь улам их амжилтыг хүсье. Тэгээ миний хувьд болохоор өнөөдөр зөвхөн өөрийнхөө нэгэн хувийг л ажиллаа. 99%-ийг өөртөө үлдээшээ. Тэгээд ухаад түнхчээд ерөөсөө дуусахгүй түүх дурсамж, соёл бүх зүйлийг ингэж тээж бас ингэж өөртөө нэг л амьдарч байгаа чи амьдралыг мэдрахийг маш их хүсдэг. Тэгээд яг тэр торгон мэдрэмжээс минь хуваалцсан танд маш их баярлалаа. Миний хувьд болохоор ингэж хүний нутаг ажилд амьдарч байгаа монголчуудынхаа бас нэгэн одоо эд эсэн болоод Монгол улсынхаа нэрийг бас ингэж аваад уламжлалаа түгээгээд Монгол хүн шүү гэдгээ ингээд бас өнгөр устдаа тодорхой хэмжээний харуулад амьдраад яж байгаадаа маш их баярлж байгаа. Тэгээ алдаа оноотой зүйлүүдсэн дөө мэдээж. Тэгээ алдаа оноотой бүгднтэй цуг хайрлаж, хөөндөлж, хамгаалж байдаг. Миний талд байдаг. Байдаггүй ч хамаагүй. Байдаггүй ч байдаг ч өнгөрөх бүх монголчуудаа бүгдэнд нь эрүүл байгаараа, хамгийн гол нь эрүүл агаараа. Тэгээд эрүүлээс гадна хажуугаар нь заавал өөрийнхөө хүсэл мөрөөдөл, өөрийгөө жаргалтай болгох зүйлийг заавал эхлүүлээрэ. Хизээж яриадахгүй шүү. Хизээж яриадахгүй. Тийм учраас эхлүүлж түүнийхээ төлөө алхам хийгээрээ хүний нутгийн чинь ингээд бүдээрээ өөрсдөө битгий хаяараа. Тэгээд амьдрал үнээр боринхон бас үнээр баярлах шүү. Тэгээд бүгдийг маш их баярлаа. Танд баярлаа. За тэгээ үзэгчд түүндээ хандж хэлэхэд манай нэвтрүүлэг хүний нутагт ажиллаж амьдарч байгаа энэ монголчуудаа жоохон ч гэсэн дэмжихийнсэн ингээ хичээгээд явж байгаа магадгүй хонгор зүйлийн адил хичээгээд хүний нутагт жоохон ч гэсэн монгол нэрээ гаргачихсан үгүүдээ ядаж би нэг зорьсон зорилготой нэг алхамд өгчөөд харихынсан гэсэн бүх монголчуудаа мөрөөдөлт нь нэг алхам нэмж тус тийм болох зорилгоор хийгдэж байгаа контент. Ингээд урилгын хүлээж авч хүрэлцэн ирсэн хонгорцолдоо баярлалаа. Энэ бол Монгол зүрх. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй.